гэрээг шалгах ажлын хэсэгт орж ажилласан. Тэгээд тэр ажлын хэсгийн санал дүгнэлтгээд нийт 86 үүрэг чиглэл бүхий энэ дүгнэлт дээр бас танилцж гарын үсгээ зурж Монгол Улсын засгийн газраас хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн энэ хөтөлбөр төлөвлөгөөнд бас санал байр суурь илэрхийлсэн. Тэгээд энэ улсын хурлаар орж иж байгаа тогтоолын төсөл дээр бас 5 дахь заалд болох тэр говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох гэдэг асуудал бол энэ тогтоолын би хамгийн чухал асуудал гэж үзэж байна. За тухайлбал ер нь газрын доорх хурс, говийн газрын доорх хурс бол нөхөгдөшгүй том баялаг, юу алт эрдэнэсээс илүүтэй. Тийм болохоор ер нь цаашид энэ уул уурхайн салбарын компаниуд бүгдээрээ энэ говийн бүсэд уул уурхай явуулж байгаа компаниудын хамгийн нэг номерт авч хэрэгжүүлэх арга хэмжээ өөрөө энэ говийн гүний усны асуудал байгаа. Энэ дээр бодлогын хэмжээнд системтэй арга хэмжээ хийж энэ гэрээ хэлцлүүдэд өөрчлөлт оруулах, харилцан ойлголцож санамж гарын үсэг зурах тохиолдол гарвал энэ дээр нэлээд том бодлогын реформ хийнэ гэдэгт би бас итгэлтэй байгаагаа илэрхийлье. За дараа нь тэр долоод заасан байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадварыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх гээд энэ хамгийн чухал заалт. Би олон улсын түвшинд байтугай дэлхийн түвшинд оюутлогод ажиллаж байгаа тэр инженер техникийн ажилчид бол бас хүрч чадсан гэдгийг бас онцолж хэлье. Энэ ч утгаараа техник технологийн ур чадварын мэрэгжлийн энэ ур чадварыг тухайн оюутлог компанийг хөдөлгөж байгаа болгосон хүчин нь өөрөө Монголын бас шилдэг сэхэтнүүд ажиллаж байгаа. Тийм болохоор үүнийг тодтогоод миний бас нэг гол бодож явдаг юм зөв юу бэ гэхээр дэлхийн тавцанд олон улсын жишгт нийцсэн уул уурхайн ийм том бодлого жишг үүнд нийцүүлсэн уул уурхайн салбар руу хөл тавиулан алхах энэ боломжийн төлөө Монгол улс бас төрийн дэмжлэгтэйгээр энэ уул уурхайд ажиллаж байгаа энэ болгосон хүчнүүдэд дэмжиж хамтарч ажиллавал бид бас дэлхийн тавцанд хүрч томоохон уул уурхайнуудыг удирдах ажиллах ийм жишг нөөц бол энэ өнгөрсөн 10 жилийн хугацаанд бүрдэж чадсан гэдгийг бас хэлье. Ингээд нэг тодтогох асуулт байна. Да ялангуяа улсын хурлын дараагаас асууя л да. Зандан шатар дарга дээр 2009 онд оюутлогын ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ тэр 57 дугаар захирамж эдрийг тогтоолыг гарч яхад бол бас улсын хурлын гишүүн байсан. Энэ танхимд нөхцөл байдлуудыг хараад байхад бол энэ үед гишүүн байсан хүмүүс маань энэ 34-тэй 4% холбоотой энэ 57 дугаар тогтоолтой холбоотой асуудалтай нэлээд шүүмж илэрхийлж байна л да. Тэгэхээр энэ үеийн улсын хурлын байр суурь ямар байсан бэ? Энийг бид бас сая ажлын хэсгийн дүгнэлт болон энэ тогтоолоор засах, сайжруулах энэ шинжилгүүдийг хийж чадсанараа энэ улсын хурал бас энд бас тодорхой хэмжээний ажлын үр дүн гаргаж чадсан гэдэгт бол би итгэлтэй байгаа. Тийм болохоор ядаж би улсын хурлын дараагаас энэ 9 оны оюутлогын ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай энэ дээр та бас ямар байр суурьтай байсан? Улсын хурлын даргын хувьд та бас ямар байр суурьтай байгаа талаар би асуултыг асууя. Энэ оюу толгойн гэрээний асуудлыг хэлж 2008 оны 12 дугаар сард 40 дугаар тогтоол батлагдсан. 40 дугаар тогтоолд бол 4-5 заалтаа шиг санаж байна. Энэ 34% эзэмших, бүтээгдэхүүн хуваах зарчим, ер нь Монгол улсын хууль тогтоомж нийцүүлж боловсруулах гэд ийм заалтаа тогтоолсон. Энийг бол 40 дугаар тогтоолыг бол бид дэмжиж байсан. Бүтээгдэхүүн хуваах зарчим Монгол улсын хэрэгжихт нийцтэй илүү энэ том үндэстэн намсан корпорацид залдуулахгүй, хийдүүлэхгүй зарчим бол бүтээгдэхүүн хуваах зарчим илүү өөр ашигтай зарчим гэж. Харин 57 дугаар тогтоолыг батлахад бол би ихтгэл үнэмшил олоогүй учраас дэмжээгүй оролцоогүй. 57 дугаар тогтоолоор энэ оюу толгойн гэрээг батлах зөвшөөрлийг засгийн газар төгсөө. Энэ гэрээ бол алдаатай ихтгэл бодтой бос байна гэж үзчихсэн учраас энэ 57 дугаар тогтоолыг батлахад би дасалсан чөлөөтэй гэж байхгүй эсэргүүцэж байгаа илэрхийлээд оролцоогүй. Харин тэр тогтоолыг батлахад бол манай Даваа сүрэн гишүүн байна, Бат Эрдэнэ гишүүн байна, Болд гишүүн байна сая юу гэсэн энэ бүх хүмүүс дэмжиж оролцсон байд юм аа. Энэ дээр бол би дэмжиж оролцоогүй. Энэ бол протокол дээр түүхийн баримт болоод үлдсэн байгаа. Одоо бол нэгтээ байгуулагдсан гэрээний үр ашгийг сайжруулах, хэрэгжилтийг сайжруулах агуулгаар энэ захирамж 2008 онд гарсан байл. Оюутлогын гэрээний хэрэгжилтийг хянж шалгах гэсэн болохоос оюутлогын гэрээг хянах гэсэн утгаар байгуулагдаагүй байлаа. Тэгэхээр энэ улсын хурлын тухай хуулийнхаа дагуу энэ асуудал хэрэгжиж явж байгаа. Энэ тогтоол бол оюутлогын гэрээгний хэрэгжилтийг сайжруулах, энэ 34% асуудлыг хилцэх энэ 3 дугаар заалт, 4-5 дугаар заалт, 2 дугаар заалт бол Монгол улсын эрх ашигт нийцүүлэх талаар том акс дэвшил болсон ийм ажлын хэсгийн дүгнэлт орж ирсэн гэж
үзэж байгаа. За одоо Жимдийн Хүрлбаатар гишүүн асуулт асуунаа.